За сайн бацхан уу саундчиг сайраад эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор Crisis Edition-ийн дуучин Гэлгүү маань оролцож байна. Маш сайхан залуу. Тэгээд бид хоёр өнөөдөр Crisis Edition-ийн 2 дуу хамт сонсно. Түүний дараа гайхалт Oasis-ийн Definitely Maybe. Тэгээд 94 оны Definitely Maybe-г сонсноо. За ингээд эхэлцгээе. Манай ерөнхий спонсороор манай сонсын маань ажиллаж байгаа. Сонсогоос та бүх Монгол дууг маш өндөр чанараар сонсох боломжтой. Тэгээд мэдээж манай нар бар. Тэгээд Playtime Festival бүгдэнд баярлалаа. Хайртай шүү. Эхэлцгээе. За энэ нэрнийхээ утгыг өндө тайлбарлаа. Зүгээр ч хамтлагийнхаа. Okay, Crisis Editions. Яг нэг утгасаад байх юм ер нь бол байхгүй. Зүгээр ер нь бол яг амар catchy нэр хэрэгтэйсэн. Тэгээд нэрэн дээр айгүй struggle-сан мэдээд бол. Тэгээ яалчгүй яг 25 онд байгуулсан гэр 23 22 онд ах санааг нь болоод тэгээ манай хамтын шүү баярхуу битэр хоорондоо ярьж байгаад Crisis Edition юм юу гэж бодож байгаа юм. Дэжгүй юм шүү. Тэгээ яг хамтлаг ер нь бүрэлдээд яг хамтлагаараа болоод гişүү цуглаа байж байгаа. Тэгээ Crisis Edition-ийг санал болгосон. Эхэндээ жоо нийлэн cringe юм аа. Наа гэд. Тэгээ яг Crisis Edition юм уу Basement Theory гэдэг хоёр нэр байж байгаа. Тэр нь Crisis Edition хамаагүй илүү бас catchy тэгээс энэ гоё юм байна гэж боддог. Тэр гэж хэлсэн. Чи өгсөн юм уу? Санаа юм бас. Тий. За энэ одоо 2 дуу цацсан байгаа. Тэ. Тэгээд одоо энэ хамтлаг эхлэхээс хамтлаг одоо эхэлж байгаа шүү дээ. За ингээд найзтайгаа хамтлаг байгуулъя андаа гэдэг ярилцаж эхэлж байгаа. Тэгж эхлээд хэр их зүйл туулсан байна да одоо хамтлаг болохын тулд гэсэн. Окей. Яг мандаа гоё дэлгэрэнгүй яа. За. 10 жилд бол би яг хөгжим тоглолт түүхтэйсэн. Зүгээр яг энд хүмүүс нийлэл. Тэгж жагаад 19 онд яг хамтлагийн шүү баярхуу битээр уулзаад тэгээ анх ер нь яг хөгжим ингээд сонирхол нэгдээд байгаа тэгж эхэлж ийсэн. Тэгээд яг сонирхолтой нэг л яг 19 онд хэрвээгийн зөв аккорд гарцсан юм байна. Тэгээд дуулалтын мелоди гэсэн зөв амандаа аялаад. Тэгээд явандаа шүлгэн бүтээд тэгээд ер нь яг ингээд дуу болоод. Тэгээд 19 онд яг тийм цуглаад байж байгаа. Тэр хоёрд бас баярхуу битээр ангаахын оюутнаас авахгүй. Тэгээд яг яг төвлөрч чадахгүй. Тэгээд яг ингээд хичээл хөгжим гэдэг ингээд нэг ойлголттой нэг юм гарахгүй юм. Хүн чинь юмаа сэтгэл зүрхээ нэг зориулж иж нэг юм яадаг штэ. Ингээд яг тодорхой үр дүнд хүрээвэл тэгэж явж байгаад сая яг 25 онд юм яг ингээд манай бөмбөрчин бүрнээ орж ирээд тэгээ бид гурав байж байгаа. Бид гур хэрэг бичүүлчихэд араас манай бейс гитарч бэлэгт орж ирээд тэгээ сүүлд саяхан манай соло гитарч сүлдээ орж ирээд тэгээ тавуулаа бүрдсэн. Ер нь бол яг vibe бол хоорондоо нийлээ аюу гоё бүлтүүн таа гэдэг. Мэн баярхуутай дээр нөгөө нэг оргил нүүсэн шүү дээ. Тэгээ баярхуу битээр байсан. Тэгээд битээр жоох юм яриад. Тэгээ та хоёр гадаадд яасан ажиллаж гитараа тий. Ер нь бол яг зөвхөн нэг basic rig буюу нэг гитар бол яг авцсан. Тэгээд нэг multi-effect авцсан гитарын. Гэхдээ яг ингээд хангалтгүй гэх юм уу. Чанартай дуулалт гарч чадахгүй. Тэгээ чанартай дуулалт болохгүй сэтгэл төрөхгүй болохоор нэг гоё юм хийж чадахгүй гэх юм уу. Тэгээд яалчгүй бас үнэхээр хамтлаг яах юм бол эхэндээ үгүй биднээс их хэмжээний үгүй золиос гарна тийм мөнгө хийгээ цаг хугацааны золиос гарна тийм болохоор жоо ухаалгаар шийдэх гэж үзье гэж үү. Эхлээ ямар цаа ажиллаад бит хоёр. Тэгээд зундаа ажил хийж байгаа. Тэгээд хураасан мөнгөөрөө бас өөрсдөө ихний яг амт мап авч тэгж яг өөрсдөө бол одоо хөгжимчний хувьд бол портфолио юм да тэр бол хэлсэн юм бол. Хизээ хааш явсан гэлээ? 22 онд Америк. 23 онд Америк. Тэгээд 24 онд 3 жил дараалж байгаа. Тэгээ цуглуу мөнгө цуглуулсан. Нөгөө нэг оюутан тий орилтой адилхан гэсэн. Таас нэг хальт урьж сум явдсан шүү дээ. Тэгээд ер нь одоогийн гэрээ босгосон гэж юу? Тий. Танаа гэр мөрөч бүр амар хөлтэй шүү дээ. Хөс. Чиний хандаа төмөр босч. Чиний хандаа хэдэн саяар боссон? Чиний гэр. Зөөж байгаарай. Бодвол та гитартаараа нийлээд. За одоо нэг 2500-аас 3000 доллар орчих. Йоо. Бар ер нь 10 сая. За ер нь тий. Гитар нь ямар гитартай вэ? Гитар Squire-ийн гитартай. Гэхдээ Squire Strat тэгээд яг юутай мод хийсэн өөрөө. Тэгээд пикапын солиод тэгээд юунуудын сольж малууд тэгээд ер нь сайжруулад гэж бодож байна. Окей анд. Тэгвэл танаа хандаа яг анх яагаад байгуулагдсан бэ? Одоо зорилго нь юу гэсэн анх байгуулагдаж байхад бүр нэг амар тийм том амбицтай бол эхлээгүй зүгээр л хоёр найз хоорондоо уулзаал тэгэл
хамт хөгжим хий. Өөрсдөө хөгжим хийх дуртай. Хөгжим тоглож байхдаа үгүй тийм чөлөөтэй байдаг. Өөрсдөө нэг тийм нэг тасарсан санагдаж шүү дээ. ертөнцөөс нэг тийм нэг flow state орох юм тийм. Тэрэн шиг яг ингээд өөр байдаг гэх юм уу. Тэгээ яг заавалаа ямарсан нэг юм хийгээд үзье. Яа хэр явах нь харъя гэд юу нь бол анх эхэлж байсан. Тэгээд юу нь бол яг тэгж эхэлсэн. Тэгээд гоё л хөгжим их юм бол нэг амар сүртэй юм зорж өгөн эхэлж байгаагүй. Яг одоо тэр анх эхэлсэн үеэс мэдээж зорилго нь өөрчлөгдсөн байх гэж байна бодож байна л та. Ер нь хэр өөрчлөгдсөн юм? Одоо ер нь юунд зорж чинь Crazy Sad Editions? Илүү л том болсон доо. Илүү яг тийм зөвхөн гоё хөгжим их дээр нэмэгтэй нэг зорилгууд нь нэмэгдсэн гэх юм уу. Одоо яг хамтлаг бол хамтлагаараа яг гоё уран бүтээлээ тэгээ альбом цацаж үзье. Тэгээд яг энэ тийм том гоё фестивал дээр тоглож үзье. Бас яг өөрсдөө гэсэн мэд тэр илэрхийлмээр байгаа тэр яг юм яг илэрхийлж үзье. Тэгээ бидний бас бодож байгаа бас дуу зохиогч өөрөө яг урт процесс шүү дээ. Их юм бодно, их юм олон юм туршиж үзнэ. Тэгээд яг за бидний яг бодож байгаа энэ юм яг ганц хоёр хүн ч гэсэндээ яг хэцүү үед нь хань болох ч юм уу те. Тус болох. Тийм бас яг тийм өөрөөсөө амбиц гэх юм уу те. Тийм байгаа тийм бас. Ер нь анд жилийн дараа юу гэж ингэж бодож байна? Жилийн дараа юу хийж бүтээсэн байна гэж бодож байна. Эхний альбомаа цацсан. Альбомын яг релиз партигаа хийсэн. Тэгээд дараагийн дуунууд дээр ажиллаж байгаа. Тэгээд энэ тэнд юм бас нэг тоглоё гэсэн invite авсан байгаасаа л хүсэж чинь ер нь бол. Nice. Хит амар том худлаа юм бас өөртөө гээд худлаа юм бодож өөртөө хураад явах үү. Тэгээд яг бодтой байсан юм жаа. Юу тавих хэрэгтэй байна. Тэгээ ер нь яг та хэд бол яг хөгжмөө ингээд амбицлсан байгаа юу? Ер нь бол тий. Бөөнөр ерөнхийдөө ер нь шийдсэн маа. Тэгээ манай бasic дээр ч бол хойлоо сурдаг хүн. Одоо оюутан байхгүй. Тэгээд одоо хөгжим бүгжрөө консерватор руу орно гэдэг шалгах гэж байгаа тий. Анх бол нэг 10 сар бидтэй нэг хамт нэг юугаа тусалдаар хэлж эхэлжсэн бид нар. Тэгээ яг анх цааш орж ирэхдээ яг нэг дуун дээр нэг шоукейс дээр тоглож өгчөөд тэгээд яг гисэн олон анх орж ирсэн. Тэгээд яваандаа тэгээд зорилго нь өөрчлөгдөөд нэг тэгж. Nice. Ямаа ингээд та энэ нар бартаа тоглосон шүү дээ. Тий. Манайг үзчихсэн шүү дээ. Тэгээ яг манайг ямар жанрын бол зөндөн жанр байсан та тий. Яа ингээд манайг сонсгосноор бол та хэд яг ямар жанр гэж одоо ямар жанрт ойрхон гэж боддгоо. Ойрхон гэвэл илүү альтернатив рок, инди рок тэгээ сүүлдээ яг дуугаа яг цацаагүй дуунууд дээр байгаа л да жоо пост рок элементүүд байгаа. Харин тий нийлээ psychedelic юмнууд байгаа шүү. Тий бас psychedelic юм айгу. Яалч үү бидний нэг бидрэг бөөнөөс яг нэг юмнаас ингэ нэг хамтлагаас ч юм уу тий нэг уран бүтээлчээс inspiration авах гэсэн илүү тус тусдаа өөр ингэсэн юутай дуртай одоо тий inspiration авдаг, үлгэж авдаг тийм ингээ артистууд байгаа. Тэр нь болохоор нэлээд өөр жанр их. Тэгээд тэр нь бас хоорондоо ингээ уусаад бас тийм юм гараад байна уу да гэсэн тэгж ажиллаад байгаа эсвэл. Тэгээд бид нар бас нөө дөнгөж эхэлж байгаа болохоор бас олон төрлийн юм турш үзэж байгаа. Тэгээд нар бар дээр яг юм цохоогоод юм гайгүй гэж утсан дуунуудаа ингээд яг яатсан. Нийлүүлэлт тоглосон. Тэгэхээр ялч бас олон жанрын тийм байсан. Энэ жилийн зуны төлөвлөгөө юу вэ нанд? Playtime дээр хагаах. Тийм тий. Бидний хамгийн анхны том ер нь нэлээд том тайзаа болохоор. Хэдэн өдөр байсан даа? 3 дахь өдөр. 3 дахь өдөр банкер стейж дээр. Окей. Амар шийт. Тэгээ ингээд манай чи хувьд бол ингээд амьд хөгжим одоо хийгээд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд хэцүү үед бас зөндөөл байгаа шүү дээ. Амар олон шүү дээ. Яг чи ханаа хэцүү хамгийн хэцүү үе нэрлэлтэй одоо амьд хөгжим хамтлагийн хувьд. Хамгийн хэцүү юм гэвэл хамтлаг бүрэлдэх нь өөр хэцүү гişүүд цуглах нь. Нэг санаа зорилгын доор ингээд цуглаад тэгээ нэгнийхээ ойлгоод тэр чинь хамтлагийн нэг chemistry гэж юм байгаа шүү дээ. Хэдий яг хөгжим тоглолдог, за мундаг тоглолтогтой үнэхээр скиллтэй хүмүүс байлсан хоорондоо нийлээ дундаас юм гарахгүй тохиолдол бас байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр бүрэлдэнэ гэдэг нь өөрөөс их хугацаа авдаг, их бэлтгэл шаардна, бас их төвчээр шаардна. Энийгээ ойлгож, нэгнийхээ бас зарим санаа нь жоохон клайт шүү дээ, тэгвэл тэрэн дээр нь бас нэгнийхээ арай жоохон хүлээцтэй хүлээж авах. Тийм, тэр юм бас айгүй их цаг авдаг. Бас нөгөө талаасаа бас нөгөө риг хамтлагийн ямар чухал бас бэлтгэлийн байр гэл ер нь бас айгүй их чухлаа. Ер нь хүний тал дээр бас тийм амар цогцолгоо. Яг
Миний хувьд бол ингээд бэлтгэлийн байр амар чухал асуудал гэдэг байхгүй тий. Тэр ингээд өмнө одоо бүх амлагууд тийм байдсан шүү дээ. Тий. Тэгээд мөнгө төгрөгнөөс эхлүүлээд бэлтгэлийн байр гээд ингээд муухай зөндөө байгаа. Харин яг хамгийн сайхан зүйл юу вэ? Одоо ингээд хөгжим хийж байгаа юм. Яг сэтгэл таарсан яг юмаа өөрсдөө хийгээл гаргаал түүнийхээ ард гараал тэрийг яг хүмүүс тоглож өгвөл хүмүүсийн яг тоглож дуусаад хүмүүсийн тэр яг тасж байгаа алга тушаалт тэр одоо ингээд мэдэрсэн зүйлийг илэрхийлж байгаа тэр хариу үйлдэл нь амар гоё. Тэр яг нар бар дээр яг мэдэрсэн яг сая. Тий. Нар бар дээр мэдэрсэн. Амар гоё юм шүү дээ. Тэн дээр амар баярлсан. Айгүй их баярлсан дээр хэрвээ хэд бараг 3 ярьсан. Тэр ихтэй амар гоё байсан нэр. Миний бараг би лав тэгж дахиулж байгаа тоглолт ерөөсөө үзчихэж байгаа. Амар гоё байсан. Өөр жижиг юм нэг доо 3 дахиад ямар амбицтай юм бэ дээс. Амар гоё байсан ихтэй. Та нөгөө анх удаа яг манай анх удаа үзэлтэй ихтэй. Яг тавуулаа болсон энэ бүрэлдэхүүнд бүрдсэн анхны тайз байсан үгүй юу? Үгүй, анхны тайз биш. 3 дахь тайз нь. Эхлээд тавуулаа бүрдчихэд лиг дээр тоглосоод Монголын тэгчээд дараа нөгөө Playtime pre-event гэдэг юун дээр талбай дээр тоглоод тэгснэ 3 дахь тайз нэг юмсэн. Гэтэ яг бүрэн хэмжээгээр нөгөө 7 дууг өөрсдөө 7 тоглосон. Гоё юм. Лайм аюун дээр ихтэй та яг нөгөө гарах гээд байгаа юу байгаа гэсэн доо характер тий имиж дууралт тий илэрхийлэх гээд байгаа юм амар гойсон хэвчээ яг нэг ийм хамтлаг яг хэрэгтэй байсан гэж санагдсан байд ч юм уу баярлалаа. Яа нэгээс хамгийн урд нь тэгэл зогсож байсан тий чам амар баярлсан. Тэр чинь нөгөө хүмүүс ингээд дундаа ингээд крауд хахад бас крауд дунд ингээд хүн ингээд нэг жоохон дуу чимээтэй байх нь бас бусдыгаа жоохон өрөөлдөн шүү дээ. Тэр нөгөө амар баярлсан. Мэн яг зөндөө тийм одоо хоосон крауд дээр дуулж үзсэн болох. Яг зовлон ойлгоод. Ангил нэг гоё гар тий ингээл дэмжээл орилоо. Ганц ч хүн байсан бүр амар гоо санагддаг шин. Нэр амар их баярлсан. За хоёлаа эхний дуу асуусан. Let's go. Тусгал. За тусгал. Awesome be Тэг зүгээр нэг distortionтэй гитар орж ирэхгүй те амар их юм игээд байх баа дуу. Юуны талаар дуулаад байгаа юм бэ? Яа тэрийг дуусч чагаад нэг хаадаг чи. awesome be
Бөмбөр нь гоё тийм. Яг анзаараа сонссон чинь. Yo. Энэ дээр хичээлдээ дийдийн хинт байгасан. Одоо ингэж бүр Yo, damn. Yo. Энэ гитарны страм ямар гоё нэ. үгүй яг нэг тийм ингэж нэг лейт бэк болоод нэг тайвшраад Тэ. Yo. Яа ингэ сүүлд ингэ яг тайвшраа. Амар. За. Ямар түүхтэй яаж үүссэн дөө? Анх яасан? Демог нь яаж гаргасан? анх гитарын нэг интроны нөгөө юуны яг парт нь гарчаад тэгээ бас бөмбөрийн ритмийг яг гаргачаад тэгээ яг би сууж исэн юм аа. Тэгээ ер нь яг хуу шүлэг нь бол нэлээд сүүл зохиогдсон бас дуулалтай аялгаа. Эхэндээ яг хуу зөв энийг нэг гоё дуулгана гэж төлөвлөсөн байжгаад. Тэгээ сүүлд ер нь шүлэг нь орж ирээ. Шүлгийн бичгтээ болохоор нэг яг 21-ээс 23 оны 2-3 жилийн дотор нэг миний амьдралд нэг өрнсөн юунаас юм шийдвэрлэжсэн байхгүй юу. Ингээд шүлгийн нэг тэр нь яасан гэхээр ер нь их ганцаарч юм аа. Нилээх ганцаарцсан. Тэгээ яг ингээд ганцаардл дотор яваад гар хүн чинь ингээд нэг л тухгүй нэг амар онцгой байгаад байгаа байхгүй юу. Тэгэл ямар ч сан энэ байдлаас гарах хэрэгтэй юм байна гэдгээ яг бодож эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө анзаараад ингээд хэцүү байгаа анзаараад тэнгүүтээ ер нь яг шийдэл юу байж болох вэ бодожоод тэгээ яг миний яг үгүй миний яг бодсон шийдэл болохоор яг хүн өөрөө л татж гарах юм. Ямар нэг шалбагт унлаа те ёроол руу орлоо гэдэг хүн өөрөө л татж гарах юм. Үнэхээр яг хайртай хүмүүс чинь эргэн тойрон чинь байгаа аав ээж чинь те найзууд чинь байгаа. Гэхдээ яг үүндээ яг сэтгэлийн гүнд чинь те юу болоод байгааг чинь ойлгох хүн яг өөрөө л байгаа юм дээ. Тийм болохоор яг өөрөөгөө шалбагаас гарах хүн өөрөө юм байна. Өөртөө би өөртөө үлдэх юм байна. Тэгээд нэг худлаа хүн яг тийм илүүдтэй бодлого өөрлөгөө ихэд өнгийч хараад тэг өөрийгөө энэ одоо хэцүү байдлаасаа гарч өөрийгөө одоо ялан дийлж ингэж явах хэрэгтэй байна гэсэн яг тийм бодол төрөөд тэрэн дээр үнслээд юм шиг юм зохиожсэн яг. Нэг тахилтны анд мөрөөс. Чи ирэхгүй хоосон би. Нэг юусэн. Нэг тоог нэг тим юу хэсэг яваадсан юм. Эсвэл миний яг алгоритмдээ гарч ирээдсэн юм ясаа яг өөрийгөө ол тэ өөрийгөө нэг тэгээ бодож ингээд нэг өөрийгөө олж чинь хайгаад нэг олохоор юм байгаа сте. Тэгэнгүүт яг ингээд хүн өөрийгөө олдсон уу гэж бодонгууд бас үгүй санагдаад хүн өөрийгөө олохоос хайж болоод тэ энд нэг нуугдсан байгаа юм а олохоос илүү хүн өөрийгөө бүтээдэг гэж боддог хгүй. Тэгээ яг тэр нь яг чи ирэхгүй хоосон би тэг яг
чи ирэхгүй гэдэг нь угаа олдохгүй зүйл шүү дээ. Тэгээ олдохгүй юм тэгээд яаж олдох юм, яаж ирэх юм тэгээд ямар нэг хүнийг бол хэлээгүй. Тэгээ өөрөө өнгөж байгаа өөртөө ярьж байгаа маягийн доохгүй. Ер нь л яг хайр майрын тухайд болж яг өөрлөгөө л өнгөж байгаа self care маягийн яг нэг тийм хоо. Шүлгээ анд яаж бичиж юм ер нь? Шүлгээ юу? Шүлгээ явдалтай шүү дээ. Нилээ юм болох юм. Тий. Чамаас нэг тийм залантайг сонссон. Яг нөгөө нэг англиар ойлон гайдаар гаргацдаг шүү дээ. Яг мелодиго гайд юугаараа гаргачаал, англиар гаргачаал. Тэгээ монгол руу ингээ хөврөх тий амар хэцүү. Сүүлдээ би яг үзэж байгаа байхгүй. Англиар гайд нь гарцсан. Англи үг ингээ аманд ороод ирсэн. Тэгээ сүүлдээ яг ингээ нөгөө за боли үгийг орлож болно. Аваагаар нь үзээгээ яаж байгаа байхгүй. Үнэ тий. Аа гэж эхэлж байгаа аваатайгаа мөн тийм аа гэж үзээд тэгээ тэр нь болдгүй юм билээ л. Тэгээ нөгөө нэг яг англи үгээр зохиоцсон дуугаа нэг монгол руу хөврөж мөрөх нэг утган жоохон сонирн болоо. Нэг л хүчээр нэг хуссан юм шиг те нэг англи хэлтэй байх хэвээр монгол руу хүчээр хуссан юм шиг. Тэгээ болдог юм билээ. Болд юм. Яаж хийж байгаа те? Тэ. Хангалттай хичээх хэрэгтэй юм билээ. Сайн суух хэрэгтэй. Нэ. Тэгтээ яг үндэ нөгөө монгол хэлчмэр амар их юу байгаа штэ. Тэ. Хідүүлэл бичихгүй болов те. Амар их үгнүүд байгаа яг гадны одоо нэг үгийг тодорхойлсон ганц үг байхаа те. Монгол баах юм байгаа байхгүй. Ялч бас нөгөө үгийн баялаг жоохон хомигдсон л гэж анзаардаг байгаа юм л да. Өдөр тутмын хэрэглэж байгаа юм хэд цөөхөн үгэн дотор ашиглагддаг тэр нэг. Манай нөгөө нэг тэр англиар гайд мелоди гаргачаад монголоор өрөхтэй гэж мэдэрдэг байхгүй юу? Би үнэхээр ингээд те ном уншихгүй байгаа юм байна. Би үнэхээр ингээд үгийн баялаг амар муу байгаа юм байна. Амар шанаанд. Тэгээд манай битүүр чинь бас амар характертай дуучид. За мэдгүй. Тийм шүү дээ. Чи бол характертай байна. Би бол мэдгүй. Үгүй анда характер ихэрэл заавал ингээл нэг ис царайгаа тий. Одоо өөсөсөлим юм тий. За өөр зогсож байгаа ч гэсэн бүр ингээл бүтэн характертэй бүтэн амар гоё. Ахвал явдаг аавар шүү дээ. Чи ч гэсэн андаа ингээл дуулахтаа ингээл гитар ингээл барайл тий. Жохон дээр аваал тий. Гитар амар гоё харагдсан даа. За баярлалаа. Ямар ч охиныг бол ёо chill fam. За хоёулаа дараагийн дуу сонсох уу? Окей. Ямар дуу лээ? Chill дуулж байгаа юм да. Хэрвээ цаг. Амар гоё дуу шүү дээ. За тэгээ манай Soundcheck сайруудын ерөнхий спонсороор сонсож ажиллаж байгаа. Тэгээд сонсогоос та бүхэн дуунуудаа офлайнаар сонсох боломжтой байгаа шүү. Интернетгүй, датагүй үед сонсох боломжтой. За. Окей. Хэрвээгээ сонсцгоё. Damn. Амар гоё агаартай тий. Ингээ атмосферыг өгж байгаа. Aha. Акустик юм уу? Лид яваад байгаа нь Ойлцсон. За акустик цахилгаан юм хойдоо. тийм баг тий. Барам папа гэдэг юу юм? Төгөлдөр.
синт гэх юм уу хип хоп. Pianoтой. Тэгээд ууралт нь ч гэсэн амар гоё юм тий. Та дүүрсэнд таалагч юм. Яа. амар гоё юм. Сүүлэх бор новемберын юм аа.
Бүр ингээд ингээд нэг сайклд орцтой ерөөс ингээд үдээш дуусахгүй юм шиг ингээд тойрол амар гоё нанд. Байлаа. Яа. Сүүл нөгөө нэг пиано орж ирээд яг Новембер. Соло молонод гэтээ бүр амар гоё нөгөө ерөөс өөдөө гаагүй тий яг амар урт дуулалтгүй юм авч байгаа ч ерөөс өөдөө гаагүй амар гоо их хүттэй. Амар гоё нанд. За яаж битвэ хэрвээ гэдэг дөө. За хэрвээ альтруу байсан чи 2019 онд яг юу н гарцсан. Хар зураг гарцсан. Шүлгэн тийм үү. Тий 2019 онд. За. Тэг юу ачаад шүлгэн явандаа ингэж жаад бий болоод тэнгүүтээ ер нь шүлэг бий болоод дуулалт орж ирэл. Гэхдээ яг нь хамтлагийн шүм бүрэлдэхүүн бөмбөр тоглож хүн болдоггүй юм уу. Тэгээ байж байгаа яг бөмбөрчнөө болоо тэгээ яг 5 өнгөрсөн оны 5 сард бичүүлжсэн. Өнгөрсөн 5 сард бичүүлээл. Тэгээ сая 26 оны 2 сард зарцсан. Чи анх кордонс хөөсөн үү? Тэ. Гайдтайгаа. Тэ. Яг хэрвээ гэж орж ирдэг. Одоо тахилтынаас гайдалсан байсан уу? Тэр тий аюу сонирхолтой шууд ороод ирсэн ер нь бол. Тэгээ тэрнээс аюусаа өөрчлөлтөө бадаг л ер нь өөрчлөгдсөн. Нээлээд ихэндээ жоо ингээд болохгүй юм санагдаа. Нэг мэдрэмжэндээ захирагдаж өгөхгүй. Тэгээ санагдаж яг шүлэг дээрээс дууны үг. Шүлэг дээр тэр чин миний шүлэг бол биш. Гэхдээ яг манай хамтлагийн шүлэг шүлэг. Тэгээд яг ер нь бол яг өөртөө тохиолдсон хайрын түүх. Бас нэлээд гонхтой байсан юм шиг тийм. Нэлээд сэтгэлээ зориулаад яг ингэж уул нь бол айгу бүтэх магадaltaй их бүтэмжтэй байж байгаа. Тэгээд хувь хүмүүсийн зарчмаасаа болоо тэгээд үдэж харж байгаа яг нэг харцсан байсан те төлөвлөсөн байсан зүйлээсээ болоод нийлж чадаагүй. Тайм зүгээр би юм амар хайртай байсан мөртлөө зүгээр амьдралын шаардлагаар уу? Амьдралын ер нь бол тий яг өөрийнх нь өөртөө боддог зарчим нийлээгүй гэх юм. Жохон майнд талаас нийлээг өгтөө сэтгэл нь нийлцсэн. Тэгээд асууж байгаа нэг хэрвээ цаг хугацаасаа чиний сонголт тэнийх байх вэ? Тэгээ яг нөгөө их багдаад байж тээ тэнгэр түгэх оддын цаана чиний хүссэн хүсэл бийг яг нөгөө харж байгаа юм бүр цаана. Тэгээд яг нэг тэгж яг нэг их харж байгаа юм бүр цаана тэгээд хоорондоо нийлж чадаагүй яг тийм. Даа миний позитивнес бүр хамаагүй дип. Ер нь бол яг юу болгоно яг лайн болгоно нь ер нь яг л бараг болсон яг л болсон. Яг хайрыг чи хайж явах та хоёр нүднээс чи харсаа яг хайртай нэг нүднээс нь харагдаад байдаг. Гэхдээ яг ингээд амьдралын шаардлага юм да. Яа та би яг ийм амар дипгөл гэж боддог. Яг ингээд би сүүл тэгээд нөгөө тайлбарлаж байгаа байхгүй юу? Сая нөгөө юу ингээд нөгөө чинээ ядуу ялтуу ирсэн ч царын өмнө л холбогдоод. Тэгээ яг бодол за хэрвээ шүлгийг тайлбарлаж таарах байх гэж би асуусахгүй. За яг би юу гэж тайлбарлах юм? Юу болсон яг надад яг нэг сайхан яриад өгсөн. Үнэнхээр амар явж гисэн. Би бол бүрийн яг одоо channel хийж express хийж чадахгүй. Яагаад тэр нөөрэ биш болохоор гэтээ ер нь л яг болсон зүйл яг хүчтэй feeling. Ер нь ямар ч юм энэ дээр л худлаа тийм мөр байгаагүй юм уу? Тийм. Шүлгтэй. Гас тэр охинд баярлах хэрэгтэй баха тий. Тэ бас ийм сайхан уран бүтээл төрөхөд гол хөшүүрг нь болсон, гол зорилго нь болсон байна. Энэ охин үзчихээвэл баярлалаа. За ийм сайхан хоёр уран бүтээл байна. Дараагийн дуунууд яаж нандаа юм? Дараагийн дуунуудыг ер нь яг 6 сар 7 сараас цацсан гэж төлөвлөж байгаа. Гэтэ одоохондоо ялч тэгээд нэг жижиг хамтлаг дөнгөж гарч ирж байгаа. Тэгээд спонсорч байхгүй юм нэг дэмжиж байгаа бас яг юм бас яг санхүүгээр дэмжиж байгаа зүйл байхгүй байгаа болохоор яг бас ер нь одоо санхүү дээр л тулгаж байгаа суулж байгаа ер нь бол бас их мөнгө штэ дуу хөгжүүлэгч. Ялангуяа амьд хөгжим бол. Тэгээд чи өөртөө бас яг тогтсон ажилгүй болохоор бас яг хөвөөсөө гаргаад хийж байгаа гэхээр бас айгүй дарамт болж байгаа. Гэтэ ер нь айлах тэгээд өөртөө золиос цагаа золиостой айлуулах тэгээд хөдөлмөрөө гаргаал тэгэл айлах цуглуулаад болох бол хичээж гол нь зогсохгүй байх л хэрэгтэй. Окей. Маш сайхан уран бүтээл байна гэхдээ нэр амар гоё л хоёулаа. Яг хэрвээ тийм амар агаартай үсэн юм ерөөс мэдээгүй шүү дээ. Нэрээ хэрвээ одоо эхлэлийн нэг байгаас та нэг тэр нь юу аахгүй дундлын нөгөө чи акустик юм асуусан шүү дээ сая явж хахад тэрнийг
амар reverb өгөөд амар tremolo өнгөтэй амар сунгаад удаашруулангуудаа reverse хийсэн байхгүй. What? Эхний чимээ юу? Интроны Ихний чимээ юу? тийм байна. Тэрийг reverse хийгээд тэгэнгүүтээ ингээд айгу урт ягаад тэгэж явуулсан. Яа. Окей. Амар гоё байлаа. За ойлаа чиний хамгийн хайртай цогцыг сонсгооч. Окей. Юу лээ? Oasis definitely maybe. 94 оны. Маш агуу дебютүүдийн нэг штэ. Дебют альбомуудын нэг амар цонх штэ. Тухайн үед хамгийн fastest selling debut album гэж явж ирсэн яг. UK-д юм уу? UK-д. Яг дэлхийд судлаа ярихгүй. Бас гүү хэлээ. Тэгээс амар тэгж бафрахгүй. Гэтэ яг UK-д яг тухайн үед яг нэг тий одоо Britpop-ийн тол манлай тий. Oasis ч юм бас 90-ад оны давлгаа байсан. За ойлаа. Окей. Тэгвэл Oasis definitely maybe гэсэн сонсцгоо. Окей. Эхний дуу юу лээ анда? Чи яднаас эхлэв. Колумбиа. Тэг маань шийчээд. Окей. Эхний дуу гэж хэлтий. За ойлаа анда тэгвэл эхний дуугаа сонсгоо. Окей. Юу лээ анда Колумбиагийн хэдэн оны лайв лээ? 1996 оны Newport 2 шин болсон. Тэрний 2 дахь өдрийнх нь хаа. Нийт Британий хүн амын, UK-ийн хүн амын 4 хүн тоглолт үзсэн. Нийт хүн амын шүү дээ. Зөвхөн Oasis тоглолт юм уу? Зөвхөн Oasis тоглолт. Яаж панчаан байхгүй гэсэн. Йоо, тэг 2 өдрөө. Тий. Нийт хүн амын 4 хүн үзсэн. За тэгээд одоо манай Soundcheck саруудын түүхэнд анх удаа бит хоёр амьд лайв үзэх гэж. Зөвхөн сонсдог шээс үздэг контент болж байгаа. За тэгээд манай хамтарч явуулсан манай сайхан Нарбар маань байгаа. Нарбар Монголын цоор ганц live music house. Маш их баярлалаа Нарбартаа. Тэгээд Playtime-ийнхандаа баярлалаа. Сонсогийнхандаа баярлалаа. За, лайв үзцгээе. Эрен 6 он гэхэр чинь бүр яг prime time дээр шааж тийм. Яг what's the story morning glory гэсэн. Тэгээ энэ нэг гоё юм тухайн үед яг нөгөө нэг гар утсаг нэг хүн болгоноос байгаагүй тийм. Аха. Тэгээ нэг тэнгуут ингээ хүмүүс яг зүгээр тоглолтоо үзэж байгаа байхгүй. Аха. Нэ камер руу ингэж камераар ингэж үзэх шүү. Яа. Гоё хүн штэ. Асуулт баталт нь гоё юм штэ. Яа, цав цагаа хуцсан. Тэр ингээ авах юм шүү. Нэр амар хүн биш тий. Яа, зүгээр хөл өмгийн бөмбөгтэй гарч ирж байдаг шээ. What the fuck? Шууд ингэж эхэлчих юм. Тэр нь болно гоё зохиол байгаа шүү дээ.
Энэ хоёрын хоолой сүлжигтэй гоё тий. Хармони. Ах дуу гэсэн хоёулаа амар гоё дуулдаг. Яа. Нэг хөдөлгөөн ихгүй хамартлаа бүр амар их хүчтэй тий. Ингээ бага байдал нэг тийм амар. Дог юм донцтой. Тий. Зүгээр л зогсоош. Зогсоо нэг амаас нэг авраатай тий. Яа, ингээд дуусчихсан. Сэт ингэж нээж байна. Зэрэгтэй зүгээр ингээд нэг их гард тайснаар гарч ирсэн нэг их юм дуурахгүй байжсэн аа. Шууд дуугаа гэлж өглөө тий. Нэг лайв тоглолт хийсээр спорт угаасаа prime time үед би яг юу ч хэлээ. Өөртөө мэдэрсэн байгаа байхгүй тий баар ингээд ямар их хүмүүнтэй. харин тийм ээ. Чамданд ингээд дуучны үед одоо тайсан дээр яах талаар инспирэшн авдаг хүн байдаг. Надад бол Stone Temple Pilots-ийн Scott Weiland байгаа. Тэгээд Deftones-ийн Chino Moreno байгаа. Ер нь энэ хоёроос мань тайсан дээр ингээд stage performance-ийнхаа амар инспирэшн авдаг байхгүй. Чамд тийм хүн байгаа. Chino Moreno-хийн хөдөлгөөн их гой санагддаг юм байна. Амар дончтой. Амар дончтой нэгээс ингээд одоо тэр чинь нэлээд бас хөгшин хүн шүү дээ. Тэгсээр нэлээс нөгөө юу сторонод нь харангууд өсөрч харяаж байгаа амар дончтой. Дахраас тураад ам гоёлцоо сахар гоё ах бүр яг дайди болцсон. Сахар үсэн ямар ч гоё зөгцөө. Яг inspiration тайзанд байх характер гэх юм бол өөсөөс юм болоо. Энэ яг сүүлд тэгээ inspiration авч байгаа. Тийм чөлөөтэй, ирч хүчтэй нэг юмд баригдахгүй тий. Хүн хараад нэг ингээд ямар дог юм бэ? Ямар өөрийнхөө юм бэ? Чөлөөтэй тэр тийм байгаа бүр аим гой санагддаг. Өөрөө ч өөрийгөө бас мэдэрсэн. Яг нэг тий инспирэшн авдаг. Жохоо хөгийн хүн ч гэсэн тий. Айсангөр бас тийм гоё юм бол биш. Гэтэл бас амар. Яг үндэ тэгээ дуулалт моголт ч гэсэн тэгээ амар тийм амар лаагаад байгаа юм бас байдгүй шүү дээ. Гэтэл ингээл яг өөрийнхөө юмыг би болгоцсон. Аа. Тэгээд нөөл галихаар гитар чинь энэр чи ах トゥ тий. Нөөл бол амар гоё дуулдаг. Амар гоёч дуу зохиодог, тоглолдог. Нөөл бол ингээд өөсөөс юу байгаа даа. Тархин байгаа даа. Ингээд ер нь баг бүх дуугийн баг альбом. Яг л Lemon зохиосон хит дуу байгаа. Тэр бас гоё дуу байгаа. Гэтэ ер нь л яг бүр яг ингээд одоо эн чинь UK бол ер нь national anthem шүү дээ. Тэгээ дуунууд нь. Тэгээ Wonderwall гэсэн дээ дэлхийд гарсан амар anthem дуунуудтай. Тэгээ эдээс өөртөө хэлдэг ингээд Oasis-ийн яг нэг гоё юм нь одоо стадион дөрөв хүмүүстэй ингээд бүгдээрээ ингээд өөрсдийнхөө ингээд одоо сэтгэлд нь хүрсэн дээр дуугаа бөөнөөрөө үсрээд ингээд бүр сэтгэлийнхээ угаасаа орлоод ингээд дуулаад нэгнийгаа ингээд тэрч аваа тэгээд үзэж байгаа тэр экспириенс нь өөр яг
хүмүүст амар гоё мэдрэмж өгдөг гэх юм уу. Яа мэдээ тухайн үед байгаа амьдралын проблем асуудал бүх юм нь яг тухайн үед мартагдаад яг л өөрийнхөө сэтгэлд хүрсэн тэр дуу ингээд сэтгэлээсээ ингээд дуулаа гэж. Тэр communal буюу ингээд нэг нийтийн тэр ингээд нэг мэдрэмж нь амар чухал гэж яасан дээр хэлж ирсэн. Тийм бас нэг тийм хэмжээний ясна дуу чим сан гэж дотроо бодоод байгаа. Яг цаг үеийг үнэхээр дийлцсэн төвөөсөөс бол маш олон сая рекорд зарсан. Амар хамтлаг. Тэгээд блүртээ бас бифтэй байсан. Би бол блүрт хайртай. Тийм блэр тийм ойсоо сая. Тэгээд блүр бол надад амар хөгжмөлөө санагдах байхгүй. Амар креатив. Амар олон янзын хөгжмүүд, хэмжээ ингээл амар креатив тийм нэг илүү арт маяглууга. Тэнгүүд өөсөөс болохоор илүү рок н рол тий. Илүү тийм яг гоо рок амьдралтай бүгдээрээ угаасаа тэгэхээр чи зүгээр тэр хоёрын адилтгаж байгаа юм болохоор хоёулаа зүгээр Brit pop scene байсан болохоор тэгж байгаа. Тэгээд тэгээ радиод амар сонин дүртэй тэр үед гэж. Надад амар сонин санагдсан. Амар сонин. Brit pop ингээл амар байж хаад радиод ингээд энэ хоёр тоохгүй те би угаасаа дэлхийн амтлаг гэж. Зүгээр л радиод ингээд дэлхийн тийм юм гэж. Саана блүр өөсөө ингээд алдсан шин. Радио зүгээр л ингээл дэлхийн өөрөөс нь тусдаа ингээд орон зай. Тэр нь гэхдээ амар амтлаг. Радио гэхдээ манай болсон амар юм л үзүүлдэг. Бис радиод амар дуртай. Тэгээ би яг радиодын In Rainbows гэж хэлэх үү эсвэл өөсөөс Definitely Maybe гэж хэлэх үү гэж байна. Тэг чи яг нэг өөртөө те одоо яг хамгийн энэ чухал юм уч дурсамжуудыг үлдээсэн гэх юм ялж байгаа л. Энэ альбом тэр чигээрээ байсан юм аа. Сэний Columbia гээд лайв үзсэн шүү дээ. Энэ дууны юу чамд ямар хөөс үнэ? Дууныхаа яг үндэл би үгийг нэг сонсдоггүй заа. Ер нь бол хөгжим тэгээ дууныхаа нэг дуулалтын мелодиг нэг сонсдог. Тэгээ яг зүгээр сонсонгууд зүгээр л нэг гоё их чөлөөтэй хүний нэг бусдын бодлоос чөлөөтөждөг гэх юм уу нэг. Тэгэл яг зөв чөлөөтэй өөрийнхөөрөө ингээл яг гудамжаар авч байхдаа ингэ сонсоо явгод яг л ингэ чөлөөтэй ингээд яг өөрийгөө ингэ мэдрээд гэх юм уу айгүй чөлөөтэй. Энэ өөсөөсийн дуунууд ер нь тиймэрхүү те. Нэг ингэ нэг хамаагүй бай хүснээрээ бай гэж байгаа юм шиг те. Тэр нөө амар гоё их чөлөөтэй мэдрэж өгдөг. Бусдын нэг юм баригдахгүй. Хажуур хүн зүрсэн ч нэгт нэг амар тоож өнгөрөхгүй. Тэгээл зүгээр яг л ингээл. Тэр нөө нэ хоолой моолоо нэг хичээж мөчээгээгүй те. Тэр мөр нь угаасаа ингээл хүснээрээ шаа гэж байгаа шүү. Амар. Энд доо сонсгоо яг амар аврал мэдрэгдэг. Яг нөө студи хөлбөний амар чиний хэлсэн нөө амар trippy. Лайвын сонсгоод амар ирч хүчтэй бүр ингээд оргилсон. Тийм ээ. За ойлаа. Дараагийн дуу сонсгоо. Окей. Live Forever. Окей. Миний дус амар үнцэнтэй дуу штандаа. Ярилтгүй. Яг жоохон байхад ингээд Dota тоглон зөө. Тэгээд дандаа Oasis ингээд явж чинь. Тэгээд Oasis сонсч тоглол ингээд дандаа яалан зөө. Ранка нэмэш. Би радио сонсч тоглолдог байсан. Тоглолтын дундаа гонигцж байгаа байхгүй шал өөрийн бодоо явцж байгаа байхгүй амьдрал юу болоод байгаа юм. Мэн бол нөгөө Super Sonic Manic тавиал I need to be myself. За Live Forever. Maybe I don't really wanna know how you got it, girls. 'Cause I just wanna fly. Lately, did you ever feel the pain in the morning? Яг л нэг чөлөөтэй амьдрал тэгээ нэг бүрэн гүйцэд амьдрал гэж байгаа шиг. Maybe I just wanna breathe. Maybe I just wanna breathe. Maybe I'm the same as me. We see things I'll never see. You and I are gonna live forever. I said maybe I don't really wanna know how you got it, girls. 'Cause I just wanna fly. Maybe.
Maybe all is never free. Everything does you want to be. Now it's not the time to fight. Now it's time to find out what. I think you're the same as me. We see things I'll never see. Эмэр үстэн дээр дандаа Kurt Cobain юу гардаг шүү дээ. Бүрэг зураг клип дээр нь Америкийн хөлбөртэй хоёулаа ингэ хэлсэн шүү дээ. US version дээр наа. Тэгээд би энэ дуу Kurt бараг зориулж зохиосон ингээд жоохон нэг тийм уусч ирсэн аахгүй. Одоо Яа, чи гэдэг юм. Maybe I don't really wanna know. Down the road. 'Cause I just wanna fly. Lately, тэгээд доктор дэгээс санаад болчихсон. Амар гоё шүү. sold you to the bone. Maybe I just wanna fly. I don't wanna die. Maybe I just wanna breathe. Maybe I just don't believe. Амар хүч өгсөн үгтэй. As me, we see things I'll never see. We're gonna live for always. Би бол хизээ хий forever гэж яа гэж сонсохгүй юм. Тийм ээ. Элдв янзын чимээнд амар дуртай амтлагтай. Яг гитарын дууралт нь амар сүнэг замбраагүй юм шигтэй. Амар фидбэкуд орж ирсэн. Амп нь өөлдөг шүү дээ. Спикер өөлдөг. Тэр нь Бараг нэг шүүгээс мэйз юм уу аа. тийм үстэй элемент юм агүй амар сонсогдоод байдаг. Тэгснээ амар замбраагүй юм шиг мөртөө замбраатай юм шигтэй. Тэр нь амар энгийн байгааз тоглож байгаа юмуд нэг амар полиритм явахгүй. Яг амар их корд мортж яах. Тийм тэгснээ амар аккорд моршн бүр амар ингэ өөрчлөгдөхгүй тий. Надаа юуны яг энэ Oasis энэ амар гой таалддаг тийм. Тэр ч утгаараас өгж байгаа филинг нь яг тийм байдаг гэх юм уу. Яг ингээд заримдаа бол за яг үнийхлэд бол дуу зохиод ингэ суух ч юм уу эсвэл ингээд амьдралын ямар нэгэн асуудалтай юм заримдаа too much гэдэг ингээд тэрийг байнга бодож байгаа шүү дээ хүн чинь. Тэгэл за энийг яах вэ? Энийг яаж засах вэ? Ингэхүү яаж шийдвэ? Тэгжээдэлтэй яг ингээд тэр too much ингээд тэ асуудал донд арай л их асуудал донд зүгээр л ингээд чөлөөтэй ингээд зүгээр амьсгаа авмаар байгаа тэр үед нэг өөсөө сонсдог юм уу сонсонгууд яг л ингээд чөлөөлөгдөөл. чам нэг тим байдгүй ингээд нэг жоохон шахалт ч юм уу гэхдээ бусдын шахалт гэсэн л өөрөөгөө шахацаа шахалт нэг ингээд хөгжим хийж байгаа шүү дээ. Тэнгүү заавал бас жоохон нэг тийм чадварлаг юм хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд бас нэг бусдын тоглож байгаа хөгжимчдээс чамаа харж байгаа шүү дээ. Ямар хүн тоглож ямар хүн дуулж जैन тий. Тэнгүү бас ингээд заавал ски шаардсан нэг техникл амар байх хэрэгтэй юм шиг тийм дарамт байгаад байдаг юм уу. Энгийн тоглосоо за илүү жоохон комплекс тоглох хэрэгтэй ч юм шиг. Тэнгүүд тэр үед Oasis-ийг сонсоо тий. Шал бодол шал өөрчлөгдөхөр байгаа. Яг ингээд би яг альбомаар нь бүр амар ингээд бүр хустаас сонс 2 удаа нэг нь болохоор багтаа сонсч байсан. Амьд хөгжмөнд орж байхдаа
Нөгөөд нь болохоор сүүлд яг ингээд яг хөгжим ичтэй хийж эхлэв. Тэгээс яг төвлөрөө суугаадсэн чинь арай л их юм бодоод тэгээд яг байж байгаа л нэг амар тийм зүгээр энгийн нэг баймаар байдаг. Зүгээр л дуу шиг сонсмоор байдаг тий. Энэ дуунаас юу ингэж инспирэшн авч болох уу? Энэ ямар гоё лайн яваад байна вэ? Зүгээр зүгээр л бүхлээр нь яг ингэж зүгээр сонсоод сонсогчийн үүднээс тий. Зүгээр л одоо тэнгэр шиж ч юм уу тий. Зүгээр алхаж байхдаа ингээ гоё ингээл зүгээр сонсоод. Яг нэг тим мэдрэмж дутаад байсан юм а. Тэр үед яг ингээд альбом тэр чиг яг Definitely Maybe-г сонсоод тэгэл амар гоё амсгаа олдол буцаад ажиллаж орсон. Сэтгэл чөнгөрсөн амар гоё ингээд болинхардтай байсан ингээд амар гоё цэлмэг болцсон юм шиг. Тэгэл тийм санагдчихсан. Амар гоё л. Танай хоёр дуу ч гэсэн амар гоё байна. Баярлалаа анда. Definitely Maybe бас маш гайхалтай цомогтой. Даандад бас амар үнцэнтэй байсан байна. Надад ч гэсэн бас амар үнцэнтэй. Угаасаа өөрсөстэй угаас хин юу ярих юм бэ? Амар амтлагтай. Үгүй тэр олон тэг үзэгч нь хотлоо хэлэхгүй шүү дээ. Үнэ. Тэгээсээ ингэж үзэж байгаа. Маш сайхан дугаарууллаа энэ. Хурж оролцуулсан баярлалаа. Зүгээр энэ. Орсонд баярлалаа. Одоо үнс. Yeah, okay. Окей. Time. No. За, маш сайхан дугаар боллоо. Тэгээд бэлгүүн найзтайгаа хамтгийнх нь 2 дахь хам сонссон. Тэгээд Definitely Maybe цамгийн талаар, бэлгүүнд ямар санагддаг талаар сайн ярьлаа. Тэгээд бэлгүүндээ баярлалаа анда. Баярлалаа. Тийм. За тэгээд манай өнөөдөр дугаар үгээр дуусч байна. Тэгээд манай ерөнхий спонсороор сонсгийн мань ажиллаж байгаа. Сонсогоос та бүхэн датагүй интернетгүй үедээ, офлайн үедээ дуугатахтаа сонсох боломжтой байгаа шүү. Монголын бүх дуунууд маш өндөр чанартай байгаа. Тэгээд мэдээж нар баарынхандаа баярлалаа. Playtime-ынхандаа баярлалаа. Тэгээд дараа уулзцгаа Soundcheck сар үдээ үгээр дууслаа. Баярлалаа анда. Peace out. Хайртай шүү.